За эрхэм байнгын орооны дарга байнгын орооны гишүүдээ бизнесийн орчин хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд бизнес эрхчлэлийн тухай хуулийн төсөл түүний дагаж хөрөнгө оруулалтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бусад дагалдах хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөл нь бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аж ахуй нэгж бизнес эрхчлэлийн үйл ажиллагааг явуулахад хүндрэл болж буй саад бэрхшээлийг арилгах, таатай доктортой орчныг бүрдүүлэх, ажил олгогч, баялаг бүтээгчдэд дэмжихэд чиглэсэн болно. За ингээд та бүхэнд бизнес эрхчлэлийн тухай хуулийн төсөл болон бусад холбогдох хуулийн төслийн талаар танилцуулъя. За слайд. За бизнесийн эрхчлэлийн тухай хууль. За эхэнд Монгол улс дэлхийд хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлт их хангалтгүй гарч байгаа судалгаагаар эдийн засгийн эрхчлөөт байдлын индексээр бид нар 2025 онд 184 улсаас 74-р байранд эрэмблэгдэж байгаа хэдий ч эрх зүйн болон бодлогын орчин сайжруулах олон асуудал байна. Ялангуяа хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлтээр бид нар 109-р байр буюу нэлээд хойгоор эрэмблэгдэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтын орчин гарч байгаа гомд маргааны шийдвэрлэх тогтолцоог сайжруулах ийм шаардлага байгааг энэ харуулж байна. За дараагийнх нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд батлагдсан. Тэгээд уг хуулиар хөрөнгө оруулалтын хэлбэр, татврын болон татврын бус дэмжлэг, татврын орчныг докторжуулах болон засгийн газартай гэрээ байгуулах зэрэг зохицуултууд туссан байдаг. За хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчин доктортой байдал, ил тод, урьдчилан таамаглах боломжтой нөхцөл хөрөнгө оруулалтын баталгаанд үндэслэн шийдвэр гаргаж байгаа. Иймд одоо энэ хөрөнгө оруулалт 2013 оны гадаад хөрөнгө оруулалтын хуулийнхаа суурийг хадгалаад ингээд цаашаа сайжруулан доктортой хэрэглэн зүйтэй гэж үзэж ин нэмэлт өөрчлөлтийг оруулж байна. За хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш 13 жилийн хугацаанд 17 удаа өөрчлөлт орсон. Боловч жийлийнх нь бусад хууль дагсан өөрчлөлтийг дагалдаж орсон өөрчлөлтүүдээс холбоотой бөгөөд хуулиар зохицуулж буй зарим харилцааг тодруулах, хууль орондоо уялдааг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд хангах хэрэгцээ шаардлага байсаар байна гэж үзсэн. Хөрөнгө оруулагчдын гомдлыг үр дүнтэй шийдвэрлэх тогтолцоо бүрдээгүйгээс өнгөрсөн хугацаанд 7 одоо хөрөнгө оруулалтын маргаан олон улсын арбитрд одоо томоохон маргаанууд очсон байна. За эдийн засгийн хөгжлийн яам хөрөнгө оруулалтын эрх хамгаалалт төв байгуулад ингээд өнгөрсөн 6 сарын хугацаанд бүх салбарыг хүлээж авч 7-7 арга хэмжээ болгож бүх санал гомдлыг сонссон. Нийтдээ 145 гомдол хөрөнгө оруулагчдын гомдолтой холбоотой асуудлууд гарч ирж байна. За хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар арга хэмжээг авч гомдлыг шийдвэрлэх үүргийг холбох байгууллагуудад өгч засгийн газрын хуралдаанаар 3 удаа оруулалт тогтоол гаргуулan одоо шийдвэрлэж ажиллалаа. За Дэлхийн банкнаас 2023 онд гаргасан дэлхийн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын тайланд орцсноор Монгол улс нь хууль бусаар хөрөнгө хуран авах, валютыг хөрвүүлэх, шилжүүлэхэд хязгаар тавих асуудлаар эрсдэлтэй орны тоонд багтсан. Олон улсын судалгаар гэрээгээ зөрчсөн зохиол 3 хөрөнгө оруулагчдын нэг нь одоо хөрөнгө оруулалтад эргүүлэн татах шийдвэр гаргадаг бол хөрөнгө хураах тохиолдолд 50% нь хөрөнгө оруулалтад зуцалдаг байгаа. Тэгэхээр манай энэ өмчийн халдшгүй дархан байдал бизнесийн нэр хүнд ялангуяа ингээд олсон ашиг орлого, валютын хөрвүүлэг шилжүүлэхэд хязгаарлалтууд, олон зохицуултууд маань манай хөрөнгө оруулалтын орчныг их сул эрсдэлтэй гэж одоо үзэх ийм байдал үүсгэсэн байна. За ингээд ирсэн гомдлуудыг ингээд 5 төрөлд ангилж гаргасан судалгаанууд. Нэгдүгээр төрийн байгууллагын үйл ажиллагаатай өвөн дотор мөн орон нутгийн иргэд олон нийтийн байгууллага буюу төрийн бүс байгууллагатай холбоотой гомдол их өндөр байгаа. За энэ бол уулуурхай тойрсон нөгөө янз бүрийн жагсаал цуглаан захиалгатай арга хэмжээнүүдийг энэ дээр нэлээд олон гарна. За хоёрдугаарт иргэний эрх зүйн гэрээний харилцаанд үүссэн маргаан бүхий 22 гомдол гарлаа. Гуравдугаарт мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдлууд. Ялангуяа бизнес харилцаанд орж яваад шууд эрүүгийн хэрэг болж хувирж байгаа байдлууд нэлээд их асуудлыг гаргаж байна. За дөрөвдүгээр татврын маргаантай холбоотой. Жишээл хөрөнгө оруулалтын хуулиар олгосон хөнгөлөлт чиглэл татврын хуулиар бол энд үйлчлэхгүй байх жишээтэй. Буюу зохицуултууд ус тустай гарч ирээд за ингээд татврын байгууллагаар татврын хуулийг өрөөд асуудлыг шийдчихдэг. Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын хуулийг барьдаг. Бүтээгдэхүүн авах гэрээнийхээ хуулийг гэрээгээ барьдаг. Гэх мэтийн маргаанууд нэлээ. Холбоотой 13 гомдол маргаан үүсэж байна. 5 дугаарт шүүгэн шийдвэр гүйцэтгэх холбоотой 12 гомдол. Асуудал хөөсөлтөө шүүхтээр гараа шийдвэр гардаг.
шүүхэн шийдвэр гүйцэтгэл дээр хэрэгждэггүй. Ойлгомжгүй тодорхойгүй. За ингээд 5 жил 8 жил болсон одоо олон шүүхэн шийдвэрүүд хөрөнгө оруулагчтай холбоотой гомдлууд үүссэн байна гэж. За нийт 41 хуулийн хүрээнд 49 заалт буй зохицуултаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар хоригдж хязгаарласан байдаг. Ийм байна манайх. Их олон салбарыг хамарсан. Банк, санхүү, соёл, урлаг, үйлдвэрлэл, харилцаа, холбоо, мэргэжлийн үйлчлэгээ, аж ахуй, хэвлэл мэдээлгээд ер нь олон салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хоригдж хязгаарласан байгаа бол за хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн төмөр зам, уулуурхайн салбаруудын зарим үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд бусаар хязгаарласан юм зохицуултууд хуулиуд дээр их байна. Ингээд хөрөнгө оруулалтыг гадаад дотоодоор нь ялгах юм ялгуурлан гадуурх ажлууд бас их өндөр байна. Ингээд зах зээлийн зарчмаар зөрчилдөх энэ орон зай нэлээд асуудал үүссэн байна гэж гарч ирж байна. За дараа нь ийм асуудалтай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт орох урсгал одоо 2025 онд 3.8 тэрбум доллар гарч өмнөх оноос 8% буурлаа. Нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40% зөвхөн оюутлогын төсөл харагдаж байгаа. Эзэлж байна. Хэдийгээр яг сүүлийн 3 жил орох урсгал харьцангуй доктортой байгаач нөгөө талдаа бид нар хөрөнгө оруулагч нартай буцаан төлөх валютын гарах урсгалууд нэмэгдэж эхэлсэн. Тэр доотлолт гарч байгаа шүү дээ. Тэрбум 200 2025-д 1.2 тэрбум ам долларын эргэн төлөлт гарч ийн гэсэн үг. Буюу хөрөнгө оруулагч нар гадагшилж байна гэсэн үг. Энэ бол их том сигнал өгж байгаа. За ялангуяа уулуурхайн салбарт энэ гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, тогтоол, шийдвэр, орон нутгийн байгууллага, орон нутгийн өрөө төрсний байгууллага, эрдэнэ төлөөллийн байгууллагуудын янз бүрийн нөлөөгөөр хөрөнгө оруулалт огцом гэж буурч байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагч нарт улс төр бодлогын докторгүй байдал их нөлөөлж байна. Өмчийн эрхийн баталгаа их сул байна. Баталгаа болж чадахгүй байна. Авилга хүнд суртал, шүүхийн удаашрал, давхарцсан хяналт. За иргэний нийгмийн одоо нэр барьсан одоо байгууллагуудын эсэргүүцэл. За ажиллах хүчний төлбөр квот гэдэг олон хүчин зүйл манай гадаадын хөрөнгө оруулалтын орчинг муутгах байгаа юм үзүүлэлтүүд гарч байна. За дараа нь гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд ер нь Монгол улсад ер нь ямар үр нөлөөтэй юм бэ гэж олон хүн асуув. Гайхаад байна. Монгол улсад бүртгэлтэй нийт 213 мянган аж ахуй нэгж байна Монгол улсад. Үүний 4.8% буюу 10.2 мянган гадаадын хөрөнгө оруулалтын компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ 10.2 мянган гадаадын хөрөнгө оруулалтын компаниас 4 мянган компани үйл ажиллагаа тогтмол явуулж чадж байна. Энэ 4 мянган компани Монгол улсын нийт аж ахуй нэгжүүдийн орлогын албан тутмын 24%, 4.1-ийг дангаараа бүртгэлж байна. Нийт цалингийн сангийн 15%-ийг бүртгүүлж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүнгийн 18%-ийг гадаадын хөрөнгө оруулалтын компани бүрдүүлж байна гэсэн үг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлын зөвхөн дотор хураамжаар ирж байгаа ачаал. Тэгэхээр бид нар гадаадын хөрөнгө оруулалтаа энэ хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, олон компани гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах, зах зээлээ нээх юм заашгүй шаардлага байна гэж үзэж байна. За одоо бизнес эрхлэлийн тухай хуулийн талаар дараагийн хуулийн талаар танилцуулъя. За ийм төрлийн хууль нь эдийн засгийн нийгмийн нөхцөл байдал нь адил төстэй орнуудад бизнес эрхчлөлийг хамгаалж, хэд хяналт, баримтчгийн шаардлагыг багасгаж, төр бизнес эрхчлэлтэй хамтын ажиллагаа хуульчилсан байдаг. За бид одоо энэ Вьетнам, Гүрж, Казахстан, Киргиз, Эстони гээд энэ улсад бизнес эдийн засгийн эрхчлэлийг хангах бие даасан хууль эрх зүйн зохицуулт хэрхэн хэрэгжиж байгааг судалсан энэ л хамгийн одоо сайн хэрэгжиж байгаа юм орнууд байна. Уг хуулийн төслийг 2 хуудас бүхий бизнесийн эрх чөлөөний тунхагийг баталгаажуулсан малгай хууль байдлаар боловсрууллаа. Энд бол өмчийн эрх, бизнесийн нэр хүнд энэ асуудлыг нэлээд суур болгож оруулж ирж байна. Нэгдүгээр бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулж байна. Төрийн оролцоог багасгаж бизнес эрхчлэлийн дарамтыг бууруулах асуудлыг оруулж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хоригдох зүйлсийг жагсааж бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаалах асуудлыг орууллаа. За бизнесийн дараагийн слайд. Бизнес эрхчлөөний тухай хуулийг дагалдуулан хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль болон бусад 97 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэлээ. За одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол 6 өөрчлөлт юу вэ? За үүнд нэгдүгээр хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх асуудал чухал байсан. Маргааныг олон улсын арбитраар шийдвэрлэх эрхийг баталгаажуулах асуудлыг тусгалаа. Хоёрдугаар хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулалт татах татврын таатай орчин буюу санхүүгийн салбарыг олон тулгуурт болгох.
Хэсгийн 5 номерын микрофон өгье. Манай санхүүгийн салбар үндсэндээ арилжааны банкн дээр 95% хамаарал бүхий ийм орчин байгаа. Ийм бид нар бусад хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сан болон бусад санхүүгийн орон зайг нэмхүүднээс тэнд учраад байсан татврын нөхцөлийг сайн таатарч бүрдүүлэх юм өөрчлөлт орж байгаа. За төрийн байгууллагуудын чиг үүргийн тодорхой болгох шин шалгалтын давхарлыг бууруулах асуудал орж ирж байгаа. За докторжуулах гэрээ хөрөнгө оруулалт хий сайжруулах нэгж докторжуулалтын гэрчлэгээ олгох, түүний шалгуур хэлбэршүүлэх, хугацааг нэмэгдүүлэх зохицуултуудыг орууллаа. За мөн гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтууд байсан үүнийг арилгаж байгаа. Хөрөнгө оруулалтын баталгаа, суурь зарчмыг олон улсын жишгийн дагуу энэ хуулийн тусгаар орууллаа. За ингээд 6 өөрчлөлтийг нэг бүрчлэн танилцуулбал нэлээд цаг алдна. За ингээд хэлцүүлгээ цаашаа явъя. Зөвшөөрөл мэдээллийн хууль руу очиж. За зөвшөөрөл мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бизнес үйлчилгээнд дах төрийн дарамтыг арилгах гэсэн зорилго тавьж зөвшөөрөл мэдээллийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байна. Манай улс бизнес шинээр эрхлэх, үйл ажиллагаа өргөжүүлэх зэрэг бүхий л үе шатанд зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардлагадаг төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг энэ дээр та нарт гаргалаа. Гэрээ, бүртгэл, дүгнэлт, тодорхойлолт, гэрчилгээ, сертификат, лиценз, магадлан итгэмжлэл, батламж, эрх олголт гэдэг. Энэ болгон өөрөө гохтойгоо төрийн албан тушаалтнаар дамжиж байгаа ийм зүйлүүд байгаа. За энийг бол бүтээмжийн хорооноос судлаад Монгол улсын хуулиуд бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчлэгээ 132, магадлан 30 сертификат ус гэдэг ийм дүнгуудыг гаргасан. За тэгээд цаашаад энэ шинээр бий болгоход зохицуултын өр нөлөөллийн үнэлгээ хийдэг. Нэг удаагийн шинжтэй эрсдлийн түвшин багтаа аж ахуйн нэгжийн үйлчилгээ шууд мэддэгдлэр ингээд эрхэлдэг. Зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагааг зорилго нөхцөл онцлог эрсдлээс хамааруулаад ингээд ангилаад нийт энэ 251 тусгай энэ зөвшөөрлөөс 233-ыг захин хэлбэрээр авах бололцоотой болгосон. За үүнтэй холбоотой ажил засгийн газар дээр хийгдэж явж байна. За явцсан хяналт шалгалтаар үйл ажиллагааны хэвийн тохиолдолд энэ зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг. За энэ хяналт шалгалт гэж давхардсан асуудлууд их. Зарим компаниудаар жилийн дотор 27-8 удаа очиж салбараас хяналт хийгдсэн. Ийм юмнууд бас ер нь олон гарсан. Тэгэхээр энэ хяналт шалгалтын үйл ажиллагааг тодорхой болгож байгаа. За зөвшөөрлийн хугацааг урсгах зохицуултууд орсон. Богино хугацаанд өгөөд дахин анханасаа дахин бичих цаас бүрдүүлэх ажлыг өөрчилж байгаа. За төрөөс олгож байгаа 120 зөвшөөрөл байгаа. Зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоо шилжүүлэх болцоотой гэж үзэж хуулинд оруулсан. Буюу салбарууд өөрөө илүү хариуцлагатай байж, өөрөө салбараа өөрөө бодлого зохицуулаад, өөрөө хяналтаа тавиад, өөрсдөө үнэлгээгээ хийгээд энэ үүргийг мэргэжлийн холбоодод төр шилжүүлэхэд бэлэн байна гэдгийг илэрхийлж байна. Өөрчлөлт оруулж байна. За нөгөө талаар e-бизнес систем таана юу хийхээ мэдэгдээд хүлээлгүй шууд эрхлэх, гэрээ бүртгэл, гэрчлэгээ, лавлгаа зэргээр зүс нэр нь өөрчлөгдсөн олон ийм зөвшөөрөл хөөцөлгүйгээр e-бизнес систем шууд хандаад шууд эхэлнэ. За шууд мэдэгдээ шууд эхэлсэн гэргэндээ төр очно. Мэдэгдээд үйл ажиллагаа эхлснээс хойш төр 30 өнөдөр хаяг байр шилтэн очиж үйлчлэгээ үзүүлнэ. Галын дүгнэл, хогны гэрээ, мөрөө гэдэг шаардлагатай ийм гэрээнүүдийг төр өөрөө очно гэсэн ийм зохицуулт хийсэн. За дараагийнхан бизнес эрхчлөөний тухай анхдагч хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, зөвшөөрөл мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон бусад дагалт хуулиуд нийлсэн 99 хуулийн төсөлд нэмэлт болон өөрчлөлт ингэж орж байна. Тэгэхээр бидний 99 хуулийн хүрээнд ер нь өнгөрсөн 35 жил гэж үзэхэд 35 жилийнхаа энэ бизнес хөрөнгө оруулалт орчин дээр нэлээд сайн суурьтай дүгнэлт хийж бүх салбарыг тойрсон хилцүүлгүүдээ хийж саналыг тусгаж эхний ээлжинд энэ 99 хуулийн өөрчлөлт бүхий багц асуудлыг оруулж байна. За хэлсэн шийдвэрлэж өгнө. Баярлалаа.